Би үргэлж байгалийн хий гэдэг нь зүгээр нэг хоолоогоор газар дороос шахаж гарч ирдэг гэж боддог байсан. Гэвч байгалийн хий олборлтыг ойлгосны дараа энэ үйл явц тийм ч амархан биш гэдгийг ойлгосон. Юуны өмнө геологийн судалгаа хийх хэрэгтэй. Газар доорх байгалийн хий нөөцийн хэмжээ болон олборлох хүндрэлийг тодорхойлно. Энэ тусгай хагуулын машин хэрэг болох бөгөөд энэ машин газар доорх чирхээлийн долгионыг илгээдэг. Янз бүрийн давхаргын ойсон долгионыг ашиглан газар доорх 3D зурагт гаргаж авдаг. Олборлох зардал төлөвлөгөөг баталсны дараа өрөмдлөгийн ажил эхэлнэ. Энэ тусгай зориултын өрмийн хошуу хэрэглэх бөгөөд энэ нь маш хатуу 3 конусын толгоноос бүрддэг. Эргэлдэх хөдөлгөөнөөр чулууг амархан батлна. Өрмийн хоолойн доторх нь хөндөй бөгөөд тусгай шингэн шахдаг. Ингэснээр өрмийн хошууг туслах төдийгүй бутарсан чулуу газар дээр гарах хэрэгтэй. Эдгээр бутарсан хэсгийг ялан авч дахин өрмийн системд оруулдаг бөгөөд өрөмцөн хэсэг бүрийг ган холой цемент ашиглан бэхжүүлнэ. Ингэснээр нөхөнд ус нэвтрэх болон нурж унах аюулаас сэргийлнэ. Ийхүү байгалийн хий давхрахад хүрнэ. Гэхдээ анхаарах хэрэгтэй зүйл бол байгалийн хий газар доор олон хэлбэрээр оршдог. Хэрвээ ердийн байгалийн хий бол өрөмдлөг дуусмагц дотоод даралт ихтэй учраас байгалийн хийг агуулсан ус тасралтгүй оргилж эхлэх үед амсар дээр нь цэцэрлэгтээс хамгаалах төхөөрөмж суйрлуулна. Гаргасан байгалийн хийг тусгай сав руу хийж усыг нь салгана. Үүний дараа хий хотын хий хоолоогоор дамжина. Гэхдээ энэ төрлийн хий олборлолт харьцангуй хэлбэр юм. Гэтэл байгалийн хий нүүрсний давхраг агуулгадах тохиолдол бий. Энэ үед яаж олборлох вэ? Өмнөх аргатай адил. Эхлээд нүүрсний давхаргын байршлыг тодорхойлно. Өрөмдлөг хийн. Гэхдээ нүүрсний давхарга нь маш хатуу, завсар зай багтай бөгөөд усаар дүүрэн байдаг. Учир нь нүүрсний доторх байгалийн хий завсарт сул оршихгүй. Харин өндөр даралтын улмаас нүүрсний гадаргуу дээр нэгт наалцсан байдаг. Тиймээс үнийг яаж олборлох вэ? Үндсэн 2 арга бий. Нэгдүгээр арга нь усыг шахаж даралтыг бууруулах. Нэг доор хэд хэдэн хотгийн үг өрөмдөж нүүрсний усыг гадагшлуулна. Даралт буурах үед байгалийн хий нүүрсний давхаргаас гарч хоолоогоор дамжин газар дээр гарч ирнэ. Хоёрдугаар арга нь хиймлэр хадгалах арга. Хоолоогоор тусгай шингэн шахаж нүүрсний зай завсарыг сэргэжүүлнэ. Нүүрс нурж унахаас сэргийлэн элдээ хэлсэн шингэн ашиглана. Эс нүүрсний завсарт орж тогтож байгалийн хийг илүүсэн гарах боломжтой. Ус агуулсан байгалийн хий газар дээр гармагц тусгай савнд орж салгана. Усыг шүүж халдваргүйжүүлэн дахин ашиглах бөгөөд байгалийн хий даралтаар хатаасны дараа айл өргөдөд түгэнэ. Бидний даган илүү олон сонирхолтой бичлэг үзээрэй.